байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. За та ямар төрөлд оролцож байна вэ? За сайн байна уу? Та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе. За би Хөвсгөл аймгийн Титэм сургуулиас одоо Монгол Улсын их сургуулийн жил болгон одоо зохион байгуулалт тойрол сурам багшийн нэрмжтэй олимпиадад мэргэжлийн багш нарын ангилалд оролцож байна. За мөн цахим бичвэрт бас оролцохоор бүртгүүлсэн байгаа. Уралдааны хувьд танд ямар сэтгэл төрж байна? Өмнө жилүүдийнхээс одоо ямар ялгаа байна? Эсвэл анх удаа оролцож байна уу? Уралдааны хувьд сэтгэлээ өгөөч та. За уралдааны хувьд бол үнэхээр яг сэтгэлд маань бүрэн хүрсэн хүлээдэг манд авсан үнэхээр гоё зохион байгуулалт сайтай болж байна. Би 2018 онд оюутан байхдаа ороод нэг дид байранд орж ирсэн. Тэгээд 2023 онд бас нодлон зорж иж ороод тусгай байранд орж исэн. Тэгээд ер нь бол энэхүү олимпиад маань жил бүр нөгөө нэг юу болж байгаа. Үнэхээр зохион байгуулалт сайтай, зохион байгуулалт нь жилээс жил сайжраад ингээд сургуулийн гаднаас орж ирэхэд л одоо нөгөө нэг хос уян нэгдлийн хүүхдүүд маань тий оюутнууд маань бүгдээр ингээд зогсоод та ямар ангилалд оролцох уу, хаашаа орох уу гэдэг бүх юм ингээд дистаралтай, нарийн дистаралтай бодвол үнэхээр ойлгомжтой тодорхой байдаг. За тэгэхээр Монгол бичгтэй холбоотой монголчуудад болон та шавнартаа хандаж ямар нэгэн үг хэлээж одоо Монгол бичиг үсгийн баяртай холбоотойгоор. За юуны дөрөнд 5 дугаар сарын эхний 7 хоног бол Монгол хэлний баярын өдөр гэж байгаа тийм болохоор Монгол бичиг бол одоо Монгол хүний мөнхийн тулгуур юм аа. Тэгэхээр та бүхэн маань хүрхэн шавнар маань үндэсний бичгээ сурч эзэмшихэд одоо өөрсдийнхөө санаачлагаар сурч эзэмшээрэй гэж хэлье да. За баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.